За сайн байцгаана үзэгчдээ. Өхөн ахуйсан илүү өрөөлтөй нэвтрүүлэг Багнуур дүүрэгт ирсэн байна. За Багнуур дүүрэгт яагаад ирсэн гэхээр саяхан фэйсбүүкээр 13 жил хэвтэрт байгаа нэгэн хүүгийн талаар мэдээлэл яваад ирсэн. Тэр одоо мэдээллийн дагуу Багнуур дүүрэгт одоо бас нэг сайн үйлс хийдэг нэгэн хідэн залуучууд надад хандсны дагуу ирээд одоо Эрдэнэ Чимэг гэдэг хүний гэрийн гадаа байж байна. Энэ Эрдэнэ Чимэг гэдэг эмэгтэй маань 3 хүүхэдтэй хүн одоо 13 жил хэвтэрт байгаа бэлэг сайхан гэж хүү байгаа. За тэгээд фэйсбүүк дээрс тэр зураг мөргийг үтсэн бол их айхтар одоо ер нь бол нөгөө ертөнцид явхад их ойрхон болсон тийм айхтар аимшигтай эмчлэгдэшгүй одоо өвчтэй гэсэн тийм онцтойгоор хэвтэрт 13 жил хэвтсэн гэхээр их айхтар сэтгэл өмөлцмөр тийм дүр зурагтай хүү байсан. Харин өнөөдөр бид нарыг ирэхэд ээжтэйгээ зүг эмнэлэгт твцсэн байна. За эмнэлэгт твтээд ямар ч байсан тодорхой хэмжээнд одоо нөгөө арьсан гуужаад одоо бүр арьсан ингээд унтсан байсан бол одоо арьсан нөхөгдөж одоо жоохон гуужж ургаж байгаа. Тэгээ дээрэс нь ээжийнхээ үр дээр сууж чаддгүй байсан бол одоо сууж чаддаг гэсэн нэг ямар ч гэсэн хүүгийн ирээдүй бол тодорхой хэмжээнд бас нэг баг зэрэг гэрэлтэж байна. Тэр хүүг аврахад одоо маш их боломжтой болов гэсэн үднэс бид нар нэвтрүүлэг хийж байгаа. Тэгээд Монголын ард түмэн бас сэтгэл зүрхээрээ нэгдээд энэ аянд ороод энэ бэлэг сайхан хүүг одоо хамтдаа нийлж аврах одоо эмчилгээ сувилгааг нь хийгээсэ гэдэг үднэс өхөн ахуйсан илүү ерөөлтөй нэвтрүүлэг гэрийнх нь гадаа ирж байна. Тэгээд гэрт нь орой одоогор бол ээж нь хүүтэйгээ цуг эмнэлэгт байгаа. Хоёр охин нэг хажуу адилынхаа эмээтэй цуг байгаа юм байна. Тэгээ ороод бүгдээрээ хамтдаа ярилцъя. Та яг энэ хажуу айлынх нь эмээ юу? Тий. Энэ айлыг ер нь яг хизэнээс ахвар мэдчихсэн мэддэг бай. Үгүй энэ олон жилийн өмнөөс шүү. Олон жилийн өмнөөс. 10-аад жил бий баг. Одоо нөгөө нэг бэлэг сайхангээ хүү байгаа штэ. Одоо эмнэлэг твтсэн нөгөө баг хүү. Хүү юу тий. Тий, нөгөө одоо өчтөө хүү. Энэ хүү багасаа л яг юм хэвтэрт байхын та мэдэж эхэлсэн юм уу? Үгүй тэрнийг би бас хожуу мэдсэн шээ. Энэ хүүхд чинь 10 төгсөд явсан шүү дээ хот руу. Хин? Ээж нь. За. Тэгээд явсан тэгээд хотод очиод төрсөн билээ. Тэгээд тэнд нэлээд жил болсон ч одоо 16-нд ирв 15-нд ирв 16-нд ирсэн бахаа. Эмэдэр ирсэн. Тий. Эмээгийнхэнд би юм уу. Түүнээс энэ ч 10 төгсөд явсан тэгээд сургууль явсан уу ажиллах гэж явсан уу тэрнийг би сайн мэдэхгүй. 10 төгсхийн нь бол сайн мэднэ. Тийм сайн сурлагатай тийм охин байсан. Одоо энэ хоёр хүүхдтэй гуруула амьдарч байгаа. За энэ их ч маань өөрөө ажил төрөл хийд юм болов? Үгүй тийм байхгүй. Тэг яаж амьдралаа болгодог юм бол? Одоо мэд хүүхдийн хор гавдаг 60 цас авдаг баг тэгээд ёстой ямар ч орлого байхгүй шүү дээ. Тэгж миний мэтгэл тэгж болох хүнд амьдрд юм тий. Энэ ч бол өөрийнх нь орон сууц биш. Энэ чинь тэр нэг эгч нь болох нэг хүүхэн байгаа үү. Тэрийг миний манай юм л гэдэг юм гэлээ. Түүнээс тэр хөгшөختний нэг бол уул нь 2 жилийн өмнө 3 жилийн өмнө 2 жилийн өмнө барьж өгсөн юм байж байгаа. Уул нь ээжт нь барьж өгсөн байш юм уу? Хөгшөө ээжт нь. Эхийнх нь. За тэгэл одоо тэгээ эгч нь бол энэ миний байш ингээд. Тий одоо энэ одоо эгч маань бол өөрөө байшингүй орох оронгүй байхгүй юу ч байхгүй. За тэгээ зурагтай. За сайн байна уу? За хэн билээ ахын дөө? Мичидмаа. Хэддүгээр ангиу? 5 дугаар анги. За чи юм лээ? Марлмаа мичидмаа хэддүгээр анги лээ? 1-р анги юм уу? За хэд сурж байна? Онц сурж байгаа юу? Тий. Таарч их мундаг гэсэн шүү дээ. Өвлийн өгнөөс бэлэг авсан уу? Авсан. Хизээ сая юу? Үгүй. Сургуулаасаа юу? Сургуулаасаа шагнуулсан уу? Ямар гоё өвчтгий чи? Ох. Стэ мундаг өвчтгий юм шүү. Онц дүн байна уу? Харъя, хэлээ. Онц дүнгийн 5 шүүг нь харъя. За ээжтэйгээ дөрүүлээ гэртээ идэггүй. Аав нь ирд юм уу? Шинжлэр ирсэн. Урд нь ирсэн үү? Ирдэггүй юм уу? Өрсөлдрөөр нь ирсэн бидтэй урд нь. Яга аав нь ирдэггүй юм бол? Энэ онц шүү дээ. Тийм үү? Ох, мундаг. Энэ сайн авсан байна. Энд сайн авсан байна. 2 сайн 1 онцтой байна, тийм үү? Дахиад 1 онц байна.
За сайн авсан байна. 4 сайн 2 онц байна тий. За. За мундаг байна. Хоёлоо гоё юм яри. Чи эдтэй лээ? 11-тэй. Өнөр ах нь юм шүү дээ. 10 одоо ах нь 14-тэй болж байгаа юм тий. Ахынх нь би хэцүү юу? Хэцүү. Байнга өвддөг. Байнга явуулдаг. Тэр орон дээр л гэлтчихэд юм тий. Тэр жижиг орон дээр. Ахта та нар туслая гэж боддог уу? Боддог. Яаж туслая гэж бодох вэ? Ахта яаж туслая гэж боддог юм? Марлаа. Юмын авч өгч. Юмын авч өгч юу авч өгч? Гэрээ зөвлөж. Гэрээ цэвэрлж. Гэрээ цэвэрлээд сайн байвал ээжтэй тусалж байгаа юм тий. Ахта юуг нь авч өгдгийг? Авч өгье гэж боддгийг. Мал заад. Маарлаа. Марл тийм хэрэгтэй гэдэг юм уу? Хэрэгтэй. Яа юунд нь хэрэгтэй Мал тийм? нэг нь шархан дээр тавиа. Шархан дээр нь тавиад аа. Нөгөө юм маань ингээ наад хэлдэг. Яа. Тэгэл ах нь байнга ёолол уйлал байж идэг үү? Өвдөөл. Тэрэнд хоёрт хэцүү байдаг уу? Хэцүү. Тэгээ тэр марлыг авч өгөх тийм үнэтэй байдаг уу? Үгүй. Гайгүй. Тэгээ тэр мөнгөний ээж нь яаж олох вэ? Юм аяад. Юм үйт юм ээж нь. Юм аяад зараад. Зараад уу? Мамалаа энийг барьж. Юм ууж зараад тэгээд марлыг аваад ахыг нь боод юм те. Одоо эмнэлэгт бидээд ах нь гайгүй болж гинөө. Гайгүй болж байгаа. Гайгүй болж байгаа. Чи ахыг хурдан идгээсэй гэж бодож гинөө. Ахтайгаа тоглохыг хүсдэг үү? Яаж тоглохыг хүсдэг юм? Ээж нь ийм ойд юм уу? Ийм хөөргөний дайлангууд ойд юм те. За. Ийм мундаг юм. Өөрөө ганцаар ойд юм. Ийм бүс ойд юм байна те. Өөрөө ганцаар. Ганцаар одоо энэ ойдлын бишэн дээр юу? Үгүй. Гараар ойд юм уу? Ямарсандара бэби мэйг тийм байлоо. Хөөх ээж нь Ороодог. зүү ороож ойдог дайлангууд уу? Гараар. Энд ямар үнэтэй зарах вэ чи мэдэх үү? Мэдэхгүй юу? Хэдэн төгрөгөөр зардаг уу? Энэ дайлангуудын 500,000-аар зардаг. 500 мянга ийм одоо ингэж гараар ойсныг нь хүмүүс авдаг уу? Зөндөө авдаг уу? Зарим нь авдаггүй. Зарим нь авдаг юм уу? Чи тэр ээжтэй гэр орноо цэвэрлж өгвөл онц сурч тусалж гин үү? Том болоод ямар үйлчлэлтэй болох вэ? Эмч болох уу? Яагаад эмч болно гэж бодсон юм? Өвчтөй юм туслана гэ. Өвчтөй хүн туслана. Одоо эмч бол хамгийн түрүүнд ахыгаа туслах уу? Тийм. Ахыгаа урд идгэх үү те? За ахаа урд тэгээ ээжтэй сайн туслаад ах нь удахгүй сайхан идэх бах заа юу. Одоо эмнэлэг твтээд гоё болох бах заа. Ахыхаа төлөө сайн залбираарай заа юу. За. Ах нь ахт чинь туслах гад ингээд нэвтрүүлэг хийж байгаа юм за. За. Чи өөрийн гэсэн гэрте болохыг хүсдэг үү? Хүсдэг. Ямар гэрте болохыг хүсдэг вэ? Гой мөрөөдөл ахтай хэлээч. Өөрөө байр. 3 байртай. Чи юу гэнэ? Оюутны гэрте алах. Оюутны гэр гэж ямар гэр үү? Оюутны байртай болох хүсдэг юм уу? Чи өөрөө юу? Ганцаараа тустай юу? Ганцаарх нь оюутны өрн амьдрах юм уу чи? Яагаад? Зүгээр л миний мөрөөдөл. За. Мөрөөдөл нь биелнэ заа юу? Ахындаа болохоор ээж ахтайгаа хоёр дүүтэйгээ цүнгээд дөрүүлээ гоё өөрийн гэсэн 3 өрөө байранд амьдрах хүсдэг юм уу? Тий. 3 өрөө байр нь хаана байл гоё юу? Багнууртай юу? Эсвэл хотод юм уу? Багнуурт. Багнууртай хайртай юу? Сургууль нь хааны танаас өгвөл? Төв. Тэндээс яаж явдгийг? Тусаар. Өдөр бол гартуусаар авчт юм уу? Хайгуу хоол юм биш танах гэр чинь төвөөсөө. Тэгдэж шүү. Манай хаа. Одоо гадаа ийм хүүтэн боход хоёулаа цогны сургууль өглөө цог явал орой цог ирэх үү? Үгүй. Тустай авд юм уу? Анаа хангаана. Би өглөөд манайд өдөр. Тэгээд дүүн өдөр ганцаар явчт юм уус? Үгүй ээжтэй. Ээж нь хөргөж өгд юм. Зандаа ээжийн найзтай ирдэг. Заримдаа инхчээ нэ. За тэгээ ахын хоёр дүү 3 өрөө байр биш юм ахэд ядаж 1 өрөө ч гэсэн байртай болох л гэдэг тийм ээ. Өөрийн гэсэн орох оронтой ойж хаягтай байх чи сайхан штэ тий. Мөрөөдөл нь биелнэ заа юу. Одоо энэ нэвтрүүлгийн мань үзэж байгаа энэ олон ах эгчнэр нь танаа ээжд ахт чинь тэгээ та нарт туслах бах за. За гоё мөрөөдлөөр хизээч мөрөөдлөөс ухарж болохгүй шүү. Гоё мөрөөдөөр сайн мөрөөд заа юу.
Ахыгаа сайн идэг гэж мөрөөдөрөө за. Тэгээд энэ мөрөөдөл нь биелэх мөрөөдөл гэхгүй юу? Хий хоосон мөрөөдөл биш за. Тэг хамгийн гол нь ахын доо ийм мундаг юм чинь дандаа онц сайн аваад маш сайн сурна шүү заа. Бэли мэли хувц хумар оёол зарах уу? За энийг бааштай энэ машиныг төслөөс өгсөн юм аа өнөө зүүн. За. Тий. Энэ одоо нөгөө гадны нэг шүрээсний юм нэ. Дэлхийн зүүн тийм ээ World Vision тий. Тэгээ энгээрээ бэли мэли ойд юм билээ. За. Тэгээ нэг сая төгрөг өгсөн юм билээ. Тэр их олон утсыг аваад одоо энэ нэг ойдаг юм аа ингээ гараараа ойдаг байхгүй юу? Нөгөө гараар ойдог хөөргөний дайлан тий. Зүү ороож ойдог юу лээ дээ тий. Тэр чи бас хэцүү юм билээ. Хэцүү. Чи бас хэцүү юм шиг байна. Аль нь хэцүү. Тэгээд ийм л юм оёол амьдраад байгаа юм да энэ хүүхэд. Гэхдээ хүнээс гоохгүй царай алдахгүй тэгэл хүүхдийн төлөө тэгэл юм оёол амьдрч чадчихлаа ш тийм үү? Чадж их. Гуйлга гоохгүй амьдрч ш. Энд чинь тий. Тэг чи одоо бэлэнчлэг сэтгэлгээтэй гуйлга гоодог зөндөө хүн биш. Тий, тэгэхэд ингэж юм хийдэг хүүхэд юм. Нэг сая төгрөг бас хаанаас нь өгсөн дээ дэлхийн зүй юм. Тэр олон утас авсан тэр даали маалын ойдаг утас нь тэр бай. Нэг сая төгрөг гэсэн сая төгрөгөнд нь авсан гэсэн. Магнуурын. За. Бас мундаг эмэгтэй юм аа тэг хүүхдийн төлөө зүтгэж байгаа. Одоо бид нар явж ивэ хүүхд одоо өөртөө нь уулзах гэж байгаа юм. Тэгээ орж иж гэртээ нэг л танилцъя. За баярлалаа танд. За. Баярлалаа. За. Тэр тэднийг сая төгрөг авсан гэдэг юм. Сая төгрөг өгөө тэрээр нь авсан юм тэр. Тэгээд өдөр шөнөгүй ойж идэг штэ. Ээж нь. Тэгээд заримдаа бөөр мөр нь өгдөөд янз бод юм бэлээ. Одоо ээж нь өвдчих юм бол энэ хэд бүр хэцүү болно. Тэг амьдрал нь хүнд байгаа штэ. Амьдрал нь хүнд байна. За ямар ч өөрийн орох орон бол байхгүй юм байна. Байхгүй. Одоо өөрийнх нь гэх юм энэ хоёр машин дэлхийн зэн өгөөд энэ угаалгын машин авсан өөр юу ч байхгүй юм бoo. Өөрийнх нь хувийнх нь юм өөрийнх нь 3 хүүхэд байна. 2 ойдлын машин байна. Нэг энэ угаалгын машин байна. Энэ хүүхдийг угаадаг машин цэвэрлдэг юм нь. Хүүхдийн хувц угаадаг машин. Нөгөө өөрийнх нь өмч биш нэг 4 хөл юм. Одоо хүүхдийг нэлээ нэг 8 хөл юм аа. 7 хөл юм байна тийм. Энэ байшин бол өөр хүний байшин. Ийм амьдралтай байна. Гэхдээ гуйлгүйдгүй. Хоосон ч гуйлгүй. Ерөөсө хоосон гэж хэлдэг. Би тэгээд энэ хүүхдүүдээр юм явуулъя. Байхгүй гэж нэг ч хэлдэггүй хүүхдээр. Тийм байхгүй ийм өгөөч гэж гуйдгүй. Үгүй. Би энэ хоёр хүүхэд их олон дахин очихоор нь энэ хоёр нь үсэж гэн гэж би мэдээд юм явуулдаг байхгүй. Ерөнхийдөө манайд байдаг да энэ хоёр хүүхдийн би бас танд бас их баярлалаа өмнөөс нь. Их мундаг. Энэ хоёр хүүхдийн буян танд ирнэ ихчээ. Ирнэ. Хангартаж ирнэ. Мундаг юм тий. Аха. За баярлалаа. За баяртай. Сайн яваарай. За. Халуураад байна. За эмнэлэг төвтэй тэр үдэж. 7 хоног. Тий. Гайг болж гинөө. Гайгүй өвтөр юм нэг шархсараа идгэх гэж. Нөө юм тургай өвтөр цаараад тэр нь одоо бүр хасагдахгүй нэмэгдээд байсан. Гайг болж байна. Гайгүй. Одоо нэг халуураад нэг муухай ханаад л юм шиг байна да. Сая би танаа гэрээр орлоо. Хоёр охинтой ч уулзлаа. Хөөх хоёр сэргэлээ охин биш те. Ганц сурдаг юм бай. Тэгээд ямар ч сан хүүдэд туслах одоо юм нэвтрүүлгийн аянд бас зориг гаргаад зөвшөөрсөнд баярлалаа. Нэг хэсэг ч одоо нэлээд юм боллоо тийм ээ. Та тэрч бас нэг муудалцаад авсан тал бас байна. Яг өнөдөө таны үсээ ойлгохгүй
Тий. Хүүхдээ таагээл хүүхдийн төлөө гэл тэмүүлсэн сэтгэл. Тэгээ хүүхдээ нэг олон дийл гаргаад өөрөө босгоод авчих гэсэн сайхан сэтгэлийг чинь олон хүмүүс ойлгоо байх л та. Би ч гэсэн тэгж бодсонгүй бас буугаар бодвол бас нэг хүүхдээ өөрийнх нь хүүхд мөн ч юм уу биш ч юм уу хүүхдэрээ далимдуулж мөнгө олох гэдэг юм гэсэн нэг юм надад бол тийм бодол байсан. Сайн мэдэхгүй учраас. Тэгээ ямар ч энэ айхтар муухай бодлоос бодож байсан би л одоо ичиж чинь уучлаарай. Гэхдээ мундаг хүү юм а та тань хүүхдүүдээс ч юм сонслоо. Миний яаяг шийдэж гогоо болгож байна. Тэр үед олонгот хүүхдээ юм байдалтай байхыг бол өөрөө ч бас харж чадахгүй байгаа шүү дээ. Тэг хүнд харуулж сэтгэлийн ураад яах вэ гэж бодож байсан. Харахаас амирын тэгээд их муухай өвч юм да ДЦП гэж. Яг юу дөвч юм? ДЦП. За хүн төлбөрийн ДЦП. Ийм хүүхдүүд олон байгаа л да. Дандаа л ийм байдалтай. Хэмлэгэр аваач одоо ангаахын хүчгүүдчлээ. Тэгтээ одоо зүгээр та нэг бас андуураад нэг 200 км Улаанбаатарчууд дахиж очиод нэг имлэг твтээд хүүгээ эмчлүүлж гэсэн чинь нөгөөх нь унтуулах эмчилгээ болж таарсан гэсэн тий. Тэгэхээр тэдний эмч нь бол ийм өвчмөл идэх магадaltaй гэж хэлсэн гэсэн шүү дээ. Үгүй тэр бас нэг тийм ташаа юм яваад ирлээ. Тэр солонгос эмч өөрөө над хэлэхдээ юу яасан. Ийм хүүхэд бол ингээд цоорн ийм туранхай ийм хэвтэрт байнг байдаг хүүхэд бол цоорн энэ шархуул идэхгүй. Энэ тэгтээ тархитлаганоос олж ингэж тураагүй. Монголд энийг тэгээ юунаас бол турж ингэж юу ясны өвдөд байгааг нь Монголд яхаа онцлох боломжгүй солонгос яваа гэсэн байхгүй. Явж чадахгүй хугацаа алдвал хүүхч өөхнө гэж л надад бол тэгж хэлсэн. Тэгээ ондоо хүмүүс болохоор бас арай ондоо юм ярьсан юм шиг л яригадаад илээ. Тэрийг бол би асууж иргэж асуугаагүй. Нэр хараад нүд талтармаар юм шиг. Тэгэл тэр идэхгүй гэсэн шарх нь одоо тэгэл энэ олон хүний иймэрхүү юм үзэн туусан хүмүүсүүдийн зөвлгөөгөөр идэвчлэх гэж байна. Одоо их сайхан болж байгаа. Энэ налцаагаа бүтэн жил хүмүүс зовоосон. Одоо их гоё идэж байгаа байхгүй юу? Одоо зөвхөн тосон болт хийн тэргээд. Одоо энэ маарч бооцсон байгаас надад цоорцсон эсгүүд үү? Тий. Энэ болохоор энэ зүүнийх энд болгоо цооролтой. Ингээд ерөөсөө юм хурж байгаа газар болгонд байж нохогдож цоорж байгаа. Өөрөө ямар ч хөдөлгөөнгүй мөртлөө цоорж байгаа. Цооролт гэдэг нь болохоор миний цусгүйхгүй байгаа хэсгээр л цоордог гэсэн. Тэгэхээр ингээд дарагдж байгаа хэсэг болгоноор цоорж байгаа. Энэ дэвтрэгт одоо их сайхан идэгцэн. Одоо бол зүгээр болж байна. Танд бол найдлага төржлээ тийм үү? Тий би бүтэн болгоод авах гэж бодож байна. Таны гэхдээ энэ хүний сэтгэл агуу юм аа. Үнэхээр буруу бодож би одоо л яг өмнөдөө ичиж байна. Анх тэгвэл Facebook дээр харахаар би ийм туслая л гэж сайнханаа зорьсон л доо. Тэгээд туслаад нэвтрүүлэг хийгээд ингэчээ гэсэн чинь та эсэргүүцээд байсан. Тэгэл яагаад эсэргүүцээд байсныг чинь би ойлгож байна л да. Ичиж чинь уучлаарай. Тэгэхээр ийм айхтар дүр зүйг харна гэж би төсөөлсөнгүй. Энэ чинь өдөр болгон цаг мөчгөл харж байгаа шүү дээ. Тэгэл ийм болсон хүүхдээ тэгээд гэж бодсон л да. Хоёр адмын охин маань гэсэн намайг ятгаж байсан гэдэг юм. Тэгээд яагаад та одоо өдний хүртэл 13 жил ингээд таг байсан юм бэ? Хамгийн гол нь яагаад тэгсэн? Би хүүгээ аваад хотоор Улаанбаатар хотод байсан шүү дээ. Манайх тэгээд ирээд 2 жил болж байгаа. Тэгээд жоонт нэг юм. Тийм байхдаа хүүгээ аваад бол нөгөө хөгжлийн гэрэлтэй хүүхдийн цэцэрлэг барай их налхсны барай засал бүхэл одоо шаардлагатай эмчилгээ юугаар явдаг байсан. Тэгээд тэрэл яваад байсан. Тэгэл хамгийн сүүлд хүүхдээ 4 настай байхад юм да. Одоо ерөөсөн эмчнэр дээр очиж эмчилгээ хийлгээл үр дүн үзэхгүй нэг би яг тэр үед одоо ДЦП гэдэг өвчнийг ойлгодгүй. Эдгээр хөл дээрээ бос чинь хизээ нэгт болно гэл эмчнэрийн хийсэн эмчилгээ хийгээл яваад ахаар үр дүн гарахгүй байна. Миний хүүхэд яг л уйлдгараа уйлал ерөөсөө хөгжихгүй байна. Ядах нам нэг үр харахгүй. Ингээд байна гэл тэгж жагаад яасан. Хамгийн сүүлчийн хариу тэр нэг 3 дахь эмнэлгийн эрхлэгчээс авсан. ДЦП гэдэг өвчин бол Монголд ч ялгаагүй, гадаадд ч ялгаагүй нэг л төрлийн эмчилгээтэй. Ерөөсөө л муутахгүй. Бага байдлыг муутахгүй. Энэ чигээрэл тэн чинь ингээд тоохгүй хайчих юм бол ингээд бүр мууд чинь тархин ажиллахгүй. Саажцсан тэнтэй тархин үгүй бас эмнэлгийн. Одоо тэр орчуулбал юу гэсэн үг юм бэ тэр? тархины саажилт гэдэг чинь.
тархины саажилт яагаад төрөхдөө бол зүгээр төрсөн үү? Тэгээ бид хоёр бас янз бүр ажил тогтоож ажил төрсөн. Харвалт 3 сартаа харвчдаг. Харваад тэгээд тэрнээс хойш тархи саажнаа гэд хармаа гэж тархины нэг хэсэг ажилгүй болж байна л гэх. Тэгээд тэрнээс хойш явцсан. Тийм тэгээд өөрөө бол өчнөө барай заслаар яваад энэ хулгаар нь угаасаа л нэг юм тэнэг муултай үргэлжийн нэг гараар нэгж хөдлөж энэ хэрэгтэй байгаа байхгүй юу? Нүд нь хардаг бол ядахна юм өмрөөс харгунаад өөрийгөө хөгжүүл чинь. Эргэж чаддаг бол эргээд мөлөх гэж оролдоод гэж чинь бас өөрөө бас хөгжих. Үргэлжийн юм ингээл тэгсэн байгаас үлдээд үүндээ бууж өгсөн л доо. Одоо тэгээ таны хүү туслах юм яг ямар боломж вэ? За би хүүгээ 5-50 л байлгахыг хүсдэг. За эмнэлэг болдтой тэргүй шаардлагатай эмчилгээгээ хийж байгаа юм л энэ. Миний шилэн эмчилгээ байхгүй. Тий, шаардлагатай бүгдийг л хийж байгаа. Гэхдээ гадагшаа яваад энэ хүүгээ босгоод ирэх боломж байгаа үстэй. Тэр ядаж бие нэрүүлээд ялгаа авахгүй л гэл тэгээдсэн шүү дээ. Монголд ялгаа авах. Одоо би бас мэдэхгүй юм. Тэгтэл одоо ямар ч хүчингүй бол босгоод ирнэ. 13 жил ингэж тарчилж хэвтлээ шүү. Гэхдээ энэ хүүхд амьдралын төлөө тэмцээд байгаа. Тий, миний хүү тэмцээд байгаа. Та бас хүүгээ босгохын төлөө тэмцээд байна. Ямар санда та өөрөө юм ууж зардаг. Өөрийн гэсэн гэр орон байхгүй. Бас нэг ихч чинь таныг хөөдөг гэсэн нэг тийм сургана. Ихч хөөдгүй. Зүгээр яг ихчгээ байшинд байдаг. Ихчгээ байж. Гэхдээ та өөрийн гэсэн орох орон байхгүй л юм шүү дээ. Тэгээд 13-4 жил болоход 3 хүүхдээс өөр хөнгөл болж байгаа. Ямар ч нэг 2 оёдлын юм шин тийм. Манай Эрдэнэ чимгийн өөрийнх нь өмчих юм бол 3 хүүхэд энэ 2 оёдлын машин байна л гэсэн өөрийн гэсэн өмч байхгүй гэдэг. Таны 2 охин бол үнэхээр хөөрхөн мундаг сэргэлэн охтууд илээ. Ээжтэй тустай. Ээжтэй туслана. Ахыгаа идэгэн эмч болно гэж хэлээ. Тийм нэг нь эмч болно. Би эмч болно, ахыгаа идэгэн ээжтэй туслана. Гэрээ орноо цэвэрлэнэ гэдэг хөөрхөн. Одоо тэгээд тэртээ нэгэнт одоо энэ өхөн ахаас илүү ерөөлтэй гэж нэвтрүүлэг хийж яваг яваад хүүд туслах ямар боломж вэ? Та одоо нэрлэхэд яах вэ? Нэгэнт одоо ингээл олонний өмнө ил гарлаа. Монголын ард түмэн тань туслая гэсэн сэтгэл маш их байна. Одоо нэгэнт ил гарч байгаа юм чи та одоо нэрлэхэд яах вэ тийм үү? Таны буруу янзаар бодох нь одоо гарахгүй яагаад гэвэл бодит байдлыг бүгд нүдээр үзлээ. Би ч гэсэн үнэхээр зүрхс шимшихээ байхгүй аргагүй айхтар. Би бас ийм айхтар болсон гэж юм харна гэж бодсонгүй. Тэгээд одоо яаж туслах вэ? Ямар тусламж вэ? Энэ хүүхдээ босгоо, хүүгийн минь босгоод ирч чадах юм шиг байна уу? Тэр л хэрэгтэй. Энийг одоо миний хүүг зөөргөө ойлгож чадах. Хөнгөвчлөх бол биш шүү. Хөнгөвчлөх гэдэг чинь удуулах юм биш үү те? Би бол хөнгөвчлөх ягаад ч хийлэхгүй. Тэрийг хийх дээрээ тул илгэндээ тэрвэрч тэрээс ичсэн дээ шүү. Одоо 13 жил байхад та хөнгөчлөх хэмжлэгээ зөвхрөөд хийлгүүл хийлэхэр хугацаа шүү дээ. Гэтэл та үгүйгээд ингээд зүтгээд байна гэдэг чинь их хүний сэтгэл их хүний сэтгэл одоо тэгэл үрд гэж нэг үг байдаг. Арай ч хөнгөчлөхгүй миний үчин бас өөрөө их төвчээртэй их мундаг. Одоо ингээд таны ярьж байгаа хэлж байгаа бүгдийг нь ойлгох уу? Ойлгож байгаа. Ойлгоо. Оёо хоолой гэх юм уу? Цаав хүмүүс хөө. Сайн уу? Хөөе. Миний хүү ятнаа л нүд нь харддаг юм л да. Оо тийм үү. Нүд тус харахгүй юм уу? Нүд харахгүй нөө харуултаас болоод хараагүй байсан. Сонсно. Зөвхөн сонсно. Тий. Мэдрэмжийн зөвхөн сонсно. Миний хүүг баг ахт их хөөрхөн хүү байсан мэл тэр багийнхын зургийг харсан. Дурсаар л юм болсон. Хүүг минь одоо имжлээд ядаж нэг энэ хөл гарын тэнэдэг болгож чадах юм л байна уу? Тэр л чухал юм тий. Сайн имж. Бүр болохгүй бол ард түмтэйгээ нийлж байгаа хэдүүлээ гадагшаа байл та. Тий. Чин
амьдралын төлөө 13 жил тэмцсэн биш нүү хүүхэд. Тэгэхээр биднэрт босгоод ирэх боломж байгаа байхгүй. Та бол яг хүүхдтэйгээ л үнэхээр зүтгэж байна. Ямар ч хэлсэн нөгөө өдөр болгон маарл бент одоо хэрэгтэй юмыг нь бол та тэгэл өөрөө шүн оройгоо сууж иж тэр юм ойж иж л болгож ш та таны амьдралыг сая гэрч очиж үдцсэн мэдлээ. Гэтэл одоо та бол имчилгээнд явуулъя гадагшаа юу гэхээр ямар ч боломж байхгүй тэр бол ойлгомжтой. Тийм болохоор ард түмэнтэйгээ нийлж хагаад хүүгээ босгохын төлөө бүгдээрээ зүтгээд үзье л та. Надад ч гэсэн тийм итгэл байгаа учраас би гүйжирлээ л дээ. Тэгээ таны бас анх сайхан байна. Энэ админууд бас хамгийн анх энэ хүүг гарч таныг бас мэдж. Тэгвэл та ингээл нэрлэхэл хүүгээ босно гэсэн итгэлээр л та амьдрын шүү дээ өдөр. Хүүгээ зовоохгүй л гэж бодож амьдраа. Зовоохгүй төлөө л бүдэг юм. Тэр хөнгөвчлөх хэмжлэг бол яаж ч үсэн хийхгүй гэсэн. Тэрийг хэлэхгүй. Одоо бол ерөнхийдөө бас нэг үе бодоход арай гайгүй болж танд бол нааштай харагдаад байна уу? Нааштай энэ шарх идэхгүй бүтэн жил болсон. Бүтэн жилийн турш миний одоо тэг ингээд шархтай. нөгөө тийш нь хөвтүүлээ таал ингэх үү? Тий. Ер нь бол байнгын ингэж өвдөлтөй явал бас таах уу? Одоо танихгүй нэг дуу бол ээж байгаа. Орчноо мэдчих байхгүй. Таныг ойл бол зүгээр гайгүй. Хоёулнаа байвал тэгээ живч юм аа. Живч юм аа. Ямар сандаа энэ болтуудаа сүүлгч нараа хийхгүй шүү дээ. Мис цастай сүүлгч нараа. Би болтын өөрөө хийж байгаа. Аргагүй шүү дээ. Таны гараа тасцсан байгаа шүү. Өөр хүний гараа мэдрэн шүү. Тэгээ сүүлгч их хүний зүг сон тий. Сүүлгч нь болсон чинүүдээ бүлзээдлээ гэсэн нөгөө төлөнд тэгээд яах ээж нь тэгээд тэцэдргүй сайн боочдөг нь өөрөө бог гэд. Тэгээд энэ одоо тэгээд хоол унд яг энэ туслаар л явж байна. Үгүй. Идэхтэй маш сайн. Хоолсраа тийм. За. Миний гоо одоо рефлекс үдэ алдаад ээжингүүгээ тосол сургасан байсан. Тэгээд хооллохдоо дандаа ингэж тэгж өндөлөг суулгаж байгаад идүүлдэг байсан. Бүтэн сүүлийн 1 жилийн турш юм хавтгаагаараа байсан болохоор халбагдуулаад байна. Босох гэхээр би нөө шархын нүчг гээд айгаад босгож ядахгүй. Тэгээд одоо тосч мосхон бүр байсан хамстал байдаг болсон. Энэ хоёр ташаалганд хойлоо харахгүй юу? Ташаалган шархтаа болохоор тосож чадахгүй. Тэгэхээр хүүгээ тосоод тэр дахны саажилт гэдэг л өвчин ерөнхийдөө энэ хүү бол ингээл тэр чиглэл идчихэд байгаа юм шүү дээ. Энийг одоо хэдүүлээ судлаа л та одоо тэгээд Монгол одоо нэвтрүүлэг гарсан дараа бол туслах маш олон эмчнэр суулгч нар зөндөө гарч байна. Та найдвараа хизээж битээ алдараа заяа. Надад найдвар төрж юм. Яагаад тэгэхээр таны хэлсэн үгээр би бол таны л үгэнд итгэж штэ. Тийм болохоор нэг үе хэцүү байсан. Одоо хүүхд чинь арай гайг болж та бол баярын ч гэсэн нулимстай л байна штэ. Тэгэхээр бид нар бол тусалж чадах хаа. Тэгээ хороо хорноос ер нь туслам дэмжлэх хэв идэгий. Хороо орноос энэ төсөлд оруулсан намайг. Төсөл. Тийм төсөл болж байна. Сая төгрөгийн нэг төсөл аваад өгсөн гэж яриадсэн. Тэрүүгээр та нэг баахан утас зүү авцсан байлаа. Тэгээ өөрөө гараараа тэр хөөрөгдний дайлан ойж борлуулдаг. Тэгээ танаа охноос чинь хідээр зардын гэсэн чинь 500 мянгаар гинэ. Тэгээд хүн авдığım уу гэсэн чинь авдгүй юм уу гэх. Хідэр чамаагүй л өгчтэй шүү дээ. Хідэр чамаагүй өгчтэй. Тий, оёл тавьсан чинь тэгээд шүнжэнгөөс хідэн цагаар тэр чинь 100 орооч их хэцүү үстэй чи байна. Маш хэцүү ажиллаа. Нарийн ажиллаатай. Өдөр нь амжихгүй шөнө өдөртөө тэр авах хэрэг нь шууд өгчихгүй. Өгнө шүү дээ. Тэгэл тэр олсон мөнгө хүүгийнхээ эмчилгээ одоо маарл соёл бүх юм хэрэгтэй. Тэд заавал тэдэр өгнөгөө суугаад байлгүй өөрөө хосооцроо ш. Тэгэл хідэр хамаагүй. Өгөөл хонмолоор солиод байл. Таны нөхрийн чин талаар яаж болох вэ? Нөхрийн чин талаар яаж? Тэр салцаа. Яагаад салж вэ? Яах вэ? Салаад хэр удаж байгаа? 5 жил болж байна. Тэгээ нөхөрч одоо хүү дээр ирдэг үү? Ирдэг. Дуудахлаар ээж хүүтэйгээ уулздаг. Манай нөхөр бол сайн байж одоо үтсэн сайн авал та. Сайн. Ямар ч хүүдээ бол чадлаараа л тий. Им тарианыхын нэмийг бол төхөөлөл өгж байгаа юм. Сая 9 сард хүүгээ бүр өчгтэйхэн муутахаар нь яасан. Аавын дуудалж уулзуулсан. Бүр 9 сард өчгтэйхэн муудаа таач бараг явчихна л гэж айсан бах та бодвол. Тэгсэн шарх сарууны идэхгүй энээс олж хүүг нь бүр эрст ороодсон байхгүй. Амар өвдөлттэй. Өвдөлтөнд бүр харваас илтгүр их зөөртэйсэн. Тэгээ яран тэр солонгос хэмж бол идэхгүй гэж хэлжсэн шархны идгээд эхэлж байгаа болохоор би бас их баяртай байгаа. Чадж байна.
Одоо энэ эмнэлэг дээр 7 хоног. Тэгээд тусал бол байнгын залгаастай л байна. Тий, энэ хордлого тайлах тэр заадлын таталтай эсрэг гэдэг. Тэгэл байнгын л биендээ нэг зүү шүглцэн л хам тий. Тий. 13 жилийн тэгэл идэхгүй гэж эмснэр хэлснээс болж л. Тийм би яг хүүхдээ тэрэл манай хүүхэд юусаа болохгүй байна, юм байна, тийм байна гэл явсаар агаад ерөнхий сайд баярлуу захиа авчихсан байхгүй юу? Миний хүүг имжлээд өгөөч, хөл дээр нь босгоод өгөөч гэд. Тэгээд ерөнхий сайд нь евро өөр өгсөн юм бэл 3 дахь имлэг рүү энэ хүүхдийг үзгээд. Тэгээд тэр эрхлэгч нь өрөөндөө дууж ирээд чи яагаад хийлэн татлаа яваад байгаа юм бэ? Энд ч ялгаагүй гадаадд ч ялгаагүй нэг ижил төрлийн имжлэгээтэй хүүхдийг. Би чамаа ингээд яагаад гэвэл баланкын тэр имжлэгээ үүсчихэд яагаад хүчний санааг амраагаад өгөх үү? Тэгж хэлжсэн надаа. Эмхтэй эмч байсан. Эмхтэй байсан. Ямар хатуу сэтгэл тэр одоо эмч мөн үү? Яг гоо үнийг л хэлсэн байх л бодоод байгаа шүү дээ. Гэхдээ үнийг хэлсэн бол тэгээд энэ хүүхд одоо хүртэл ингээд амьдралын төлөө тэмцээд байж байгаа шүү дээ. Тэр үед нь ядаж тэр эмч туслахыг хүссэн бол одоо хөө ядаж босоо суужд өөрөө хоол идэх болчих хэмжээнд хүрэх ч байсан мэдэхгүй шүү дээ. Тэгээ би гарч орж чадахгүй хүүхдийн өдрөөс халддаггүй болохоор бас мэдээлэл их муутай л да. Одоо та хүүг бол хаяад явж байгаа. Хаашаач явдаггүй. За. Би нэг тантай нэг уцаар ярьсан. Нэвтрүүлэгт ороод та гэсэн чинь за баярлалаа эргээд хариулна гэж тагвалцсан. Тэгэл нөгөө яг л нөгөө их хүнийхээ зүн сонгоор хүүгээ бас мууг нь үзчихгүй юмсан өөрийнхөө мууг харуулчихгүй юмсан гэсэндэл муугтаал яваад исэн биз дээ. Нуур зөндөө байгаа шүү дээ. Яг ийм байдалтай ийм хүүхдтэй бол зөндөө байгаа. Зөндөө байгаа гэж үү? Зөндөө байгаа. Давал яг ийм хэвтрийн саажилттай 1300 байдаг. Хөгжлийн мөрчлөлтөд 8200 байдаг гэж сонсч байсан. Тэр болгоныг би ах битээ минь гарч ирсэн их бас тэр хүүхдүүдийнхээ өмнөөс бас байдаг шүү ийм хүүхдүүд байгаа шүү гэж туслан бүх хүмүүст монголчууд одоо нэг үе явах бие биенээ тусалдаг. Сайхан сэтгэлтэй ард хүмүүс шүү дээ. Тийм одоо энд ийм хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ одоо төрийн бус байгууллага байгаа. Бол одоо энэ төвд байгаа. Байранд ийм хүүхдүүд аваад өөрснөө асарцгаагаа цалингуулдаг. Тэр би болохоор манайх их хоолоогоц. Тийм танах айгүй хоолоо. Хүүхдээ зөвгөө наашаа ирч чаддаггүй. Тэрэнд явдаг бол бас бүрж ингэж байхгүй нэг юм хэмжээнд нэг бариад ээж бас болоод байгаа. Өөр царилах хөөш тийм. Нэг төмсөг сайтай. Муха залуу. Их төвчээртэй залуу л да. Тэр чи хагалгаанд 10 жил. Хэдэн удаа хагалгаанд орсон юм? Нэг удаа орсон. Тархины шуунтай байсан. Гуурс тархин усчаад. Тэр нь зүгээр болсон. Тэр нь зүгээр болсон. Босох уха. Босноо. Итгэлээл бит ялт. Монголын ард түмэнд тусалж чадах байх. Анх уул нь ингээд төвшөөд ингээд зогсоохоо. Скрин дээр ингээд хоёр шагаан дээр ингээд нэг юм цороогоо зогсдог байсан юм байл. Яг төвшөөд тэгэл яванд одоо нэг үйл нь ингээд ирсэн. Юуны барай цэцлээ юмсаа энд төвч хад орж иж үзсэн. Тэгээ би энэ нуруу нэг юм болсон. Би тэр нуруу тэгшлэгч байдгийг бол мэдээгүй. Тийм юм байдгийг бол өндөө мэдээгүй над тийм ч хэлээгүй. Тэгээ тэрийг тийм байд юм байна. Гэт биеийн бүтцэн алдагдсан бүрэг. Юм болсон юм. Та ингээ авч би зургийг авчлах уу? Бүтээлээ төр авч. За яг нэгэн талаа тэлүүлж байгаа юм чи хүүг нь харуулж л таа хүмүүс. Одоо тэгээд нуруу тэгшлэх юм хийж байгаа юм уу? Үгүй. Одоо энэ чинь эргэшгүй өөрчлөлт гэж байт юм аа гэлдэгсэн шүү дээ. Тэрэндээ хологдоо дахиад ядаж өөрөө босож суугаад хоол ундаа идэх болчихвол тэр чинь л одоо ихэл байдсан. Энэ гар нь аваа хөдлөөд аваад энэ гарнд ингээд юм бариулахад юм борч бариулахад ачирыг ингээ хазчдаг гэсэн. Тэнгүүт нь би энэгээр нь ингээд ганц хоёр борц ингээ тавингууд өөрөө ингээ тэмтэрж байгаад аваад ингээ итээ тахт наваа ингээ сурж ин да гэсэн чил баг ингээ цоорсон чил бүх хэрэглэхсээ аль. Арай зааж исэн юм буцаад ингээ байхгүй болчихж байгаа. Одоо бол 14-өөс хүрч байгаа тийм. Хэдэн сар төрсөн? 12 сарын 27 сая. Оо, сайхан төрсөн өдөр бол өнгөрсөн. Сайхан төрсөн өдөр нь болоод өнгөрсөн. Идэх баха. Тэр хамтдаа нийлж байгаа л Монголын ард түмнээс тусламж буюу одоо та ичиж нэрлэхэд ах юм байхгүй. Туслах хүмүүс нь туслана үст тийм ээ. Туслах нь туслах тэр бол хүний хэрэгцээ. Тэр хамгийн гол нь одоо сайн эмч
Бүгд маань босгоод өгөх эмчил хэрэгтэй. Тийм. Бүр болохгүй бол одоо бүгдээрээ нийлж аваад гадагшаа эмчилгээнд явдаг ч юм. Ямар нэг арга тал бодноо. Эцэж бууж өгч болохгүй дээ тэгээд. Бүх зүйлд арга хүч нь ярьдаг шүү дээ. Одоо өрсөл намдах хэмжлэг хийж байгаа. Тэжээл өгж байгаа. Дархлаас эргээд одоо энэ хоргоожүүлэх хэмжлэг хийж байгаа. Би ганцхан энэ шарх идэж байгаа тал үнэхээр баяртай байна. Жилэнтэй гэртээ яасан шүү дээ. Зөвлөлтөө. Өөрөөс идэхгүй. Нэг хоолтонд олох бэрхшээлгүй. Гэхдээ энэ янзаар нь цааш нь ингэ байгаад бол хоолж идэж чадах байлаа шүү дээ. Ер нь бол энийг л нөгөө огт хамгийн гол нь огт хөдлөхгүйгээр юу идэт байна гэж хэцүүлдэг. Тэгэхээр заавал биеийн хөдөлгөөн байж иж тодорхой хэмжээнд биеийн идэвхтэй нөлөөлөх хэрэгтэй. Энэ гармад наваа гөрхөн тэнийдэг. Бүр юм болохоос нь л сэргийлж байгаа. Тэгэхээр ингээд цоорчхоор бүр тэмдэглэж авах бол та тэгээд энэ олон жил одоо энэ хүүгийн төлөө янз янзын хэмжлэгээ судалсан байх зүгээр судлаад явхад гарц марц юу н гарч ирсэн үү? Барай заслан нэлээд үр дүнтэй. Барай заслан ардын имчилгээтэй. Тэрнгээр баян явж чадахгүй. Тэгэл нэг яваал нэг 10 хоног яваал нэг гэдэг нэг завсарлаа. Баянгын тууштай л байх хэрэгтэй. Тэгэл тэр чин дээрээс нь мөнгө төгрөг гээл тийм шүү дээ. 150. Та чин тэгээд энэ хүүгээс гадна дахиад нэг 2 хөрх хүүхэнтэй хичээл сургуулийн тэр. Итгэв. Гашуун мөнгө. Ойлш. Тана. Тэрээ сарна. Сая кааш идэв яцсан. Мөн гоёстэй. Энэ бол мөрөслийн төсөлж гаргана шүү дээ. Идэж явахтаа өөрт нь ямар амар цайвар авах. Бүтэн 12 жил ингэж өвдөж шивтнэ гэдэг чинь тийм төсөөлөх аргагүй. Тэсвэртэй юм аа. Инээгээл зэж идэм нөгөө. Инээгээл байж идэв дүүнэрээ шуугуулахтахаар хөөрөөл бүрэнгээл толгой дарахаа ингээс авчаал нэгээл. Сүүлийн нэг жил өрөнгөөр ядарлаа миний хүү. Би хүртэл танихаа байтлаа. Сүүлийн нэг жил бүр эрс өөрчлөгдсөн юм. Тий. Ингээд тэнийхгүй байгаа юм чи ингээд тэндээс орчих тэр хүрч чадхаа. Уг нь бол босод зогсоод тэр байсан юм шүү дээ тийм үү? Бүр тэр нь бүр багтаа. Багтаа юм уу? Бүр багтаа. Тэгэл яваандаа ингээд нэмэр болохгүй л өсөр байгаа. Тэгтэл сүүлийн жил хэцүү байсан ч гэсэн одоо бол танд бол дахиад жоохон босоод ирж байгаа сэтгэл төрөө сайхан байгаа шүү дээ. Хүн гэдэг чинь ер нь сэтгэлийн амтан шүү дээ. Яг үнэндээ таа ч гэсэн гоё сэтгэлээр үүдэх байх хэрэгтэй заа. Болох хаа босоод ирэх байх. Миний бүзээ ирсэн. Яа тамир хөрхөө. Сайн жирхтэй. Заагаа шинээр яваад өдөр болгон цаг минут тутам бүл ингэж байрж ийлж ингэж байгаа ингэж идэж хэрэгтэй байгаа. Жиё бүр алдаг та бүр амар болчихно. Мөнгөний барай засал миний хувьд бол юу л илүү өөр юмтай санагддаг да барай засал. Монгол уламжлалаар барай засал юм тань. Тий. Тань болгож үздэг. Болгож үздэг. Биеийн хэмээн болгожсэн. Тэгээд тууштай ажиллая. Өөрсдөөсөө харсан тийм. Тэр 3 сартаа хараад 3 сартаас хойш л юм байдлаа. Хиндээ бол бас найдвар төрөхөөр хэдий өсгөн дээр үлми дээр ингэж шаан дээр шигдэгдсэн босчих юм болов гээл яваад идэв гэсэн. Хөдөө биш юм та. Би мишээр төрсөн аа. Тэгээд нэг манай эмээ өдөөс нь ханаа төрчөнгүүд ирээд сар мартай ахтал ирээд 4-5 сар болсон өдөө эмээ дээр явчихсан. Сайхан нэг боловсруулаад аваад явчихсан. Би зөрөөд өгч байгаа. Гэтэл тэгээд нөхдөд оруулмаар ах гэх. Тэгэл авчаад нэг хурдаж гаргасан. Яг юунаас л чавсан юм. Тэр тодорхойгүй. Ахтаа бол зүгээр ирүүлсэн. Багын хөөрхөн зураг гэсэн тийм л байсан. 3 сар хүртэл. Гэтэ яг
төрөхдөө тэгж эн чинь бас их удаан тогтоолж төрж исэн. Алдчих гад байсан. Тэгээд тогтоолох хэмжлээ хийжсэн. Тийм хийжсэн. Юунаас ч байсан. Соншнол тогтоолсон бас ингэ чинь ялгатна. Тэгэл юунаас ч байсан гэж магадгүй. хэцүү нэлээд шокнд орсон багт. Их л олон янз янзаар бичиж. Тэгвэл өөрөө өдөр үзэг болохоор л тийм л дээ. Хардах одоо нөгөө өмнөний асуудал гэдэг чинь аяг хэцүү болсон. За яг үүндээ зарим нь бол сүүлийн үед хүний зовлонгоор жаргал гэж бодлоо ч мөнгө олдог. Тийм болохоор бас хүмүүсийг буруудах харахгүй л дээ. Тэгээд ямар ч гэсэн би бол яг өөрөө нүдээр ирж хадлаа. Тэгээд үл ямар ч яаж ингэж хүүг босгоод авах юм төлөө өдөр хичээ. Нэг хүүг нэг сайхан монголчууд нэлээд босгоод ирэх чадах байхаа. Тэгэхээр та тэлтэй байгаа битгий сэтгэлээр байгаа 10 хэдэн жил тэмцсэн юм чинь өшөө дахиад одоо эдгээр жилийн дотор босгоод ирэх боломж байгаа. Тэгээд мундаг сэтгэлийн хаттай их ч юм та. Нэг ийм хүмүүсийг одоо улсаас яадаг юм төв бэдгүй. Хотод ахтаа л зөндөө асууж явж исэн. Нэг бол иргэн болчихоо. Нэг бол хүүхэдгээд явуулсан цэцэрлэгтээ явах гэхэд 7 наснаас дээш хасаж чаад 7 наснаас дээш бол тэгэл одоо нэг хэрэгцээ байна. Ажил ингээд зэжлэх хэрэгцээтэй наадахгүй ингээд хийж идэв. Одоо та баян өдрөөлөх массаж хийгээл унтахтаа зүг унтах уу? Зүг унтах уу? Баяр өмнө бол зүг унтаад одоо нэг шахнаас нааш унтчихна. Зүгээр нөгөө ч усан дарах их дуртай гэсэн одоо шахнаас болоод усанд ч орж чаддаг. Энэ үгүй сүүлийн тусуу шүү. Тийм үү ч юм. За. Ер нь ойрын үед танд хэрэгтэй зүйлсийг юу вэ? Одоо хэрэгтэй юм зөвхөн хүмүүсийн тэмээний чимээ тас их сайн байдаг. Тэмээний чимээ тас. Тэмээний чимээ тас. За. Энэ бол баян хүүд массаж хийх. Тэгээд төдөө хүн бэнд тэгээд памперс арай гэж олсон юм олж олсон юм бэ. Тийм зөндөл хийсэн. Тэр чинь бас ном дөрөвтэй юм лээ. Тэгээд сайн гэсэн болгоныг та яаж игээл олвол гэдэг зөвлөлөө. Хүүгээ босгож аваад дараа нь хэдүүлээ өөрөө гэсэн явах хооронд болох юм шиг. Гэхдээ та гэхдээ бас мундаг байна. Бус чинь зарим хүмүүс чинь тэгэл бэлэнчлэх сэтгэлтэй тэр намд тусгал юм болов гэсэн байдаг. Гэтэл та нэг одлын биш аа тэрэндээ өдөр шөнөгүй тэгэл юм аа хитэн төгрөг болоо тэрийг өвдөө зарцуулаад дээрээс нь өөр охиндоо зарцуулаад самбирлын төлөө гэсэн найчин сэтгэл байгаа. Тэрэнд чинь бас их баярлж байна л та. Би залхуу биш ээ зүгээр сууж. Зүгээр суух дараа байхгүй шүү дээ. Ийм бүхэдээ дахиад хоёр охин байна. Тий. Яг зүгээр суух. За бид хоорондоо ярилцж байгаа тэгэхээр хандив аян данс нээгээд сайхан бүгдээрээ монголчуудаа хамтраад туслаа. За баярлалаа. Зүгээр. Ухаа их ширүүг. Зүгээр. Өдөд баярлалаа. Хамгийн гол нь хүн өдөр гэж би үзсэн гэдэг чинь шал өөр шүү дээ. Facebook дээр тавьсан зурган дээр яг хүмүүс янз янзаар л бичдэг. Би ч гэсэн олон зовлон, олон бас айлгаж янз янз хийж исэн учраас бас тэгээ яг зөв бичсэн чинь та өөрөө ээж нь гэж харж ийсэн зүйлсээ би гайхаадсан байхгүй. Уг нь бол ээж нь дэмжиж туслах зүйлсээс ахуулах гэсэн та эсрэгээр дэмжихгүй тусламж хэрэггүй гэсэн юм яриад гайхаадсан. Тэгээ ямар сандаа ээж нь биш юм бэ? Бодлогоор бас мөнгө олгосон нөхөр байна гэж ойлгосон. Тэгтээ уучлалтыг 2 удаа байсан. Дахиад уучлаарай. Тэгтээ яг би ингээд би тэтгэл би хүүхдийг өвчнө шиг юм. Тийм байж надад туслаач гэдэг ингээд тэгэхээр би хүүхдэрээ бас юу байсан бол бас тэрээс ийм шиг хараад тэр хүүхдийг өвчнө мэдчихэж яг юу ихтэйгээд ингээд байна. Дандаа тэгэж яриадсан л уусаа тэтгэл юм байна л да. Тэгэхээр өвчлөө хүүхдийг үзэж яагаад заавал хадуудаас буугаад байгаа юм бэ гэдэг нь шоу хийх гэж ойлгох гэсэн. Тэрнээс сайсан. Одоо яах юм байхгүй юу? Одоо хин нэг ард түмэн нэг ялгарлаа. Тэнцэл болчихсон тэгээд зөвхөн хөсөн шүү заа ямар ч үгүй л хөө.
Сүүзээ. Тэр хацдаг сантай тамирхан дөрөхгүй байгаа. Томон дахиад гараад ирсэн гараа саусыг тасалсан. За. За чи явлаа. Баярлалаа. За. Хоёр админда баярлалаа. За. Тэрсэн би самжлуулаа. Самжлуулах болон гарна. За өхөн ахуйсан илүү ерөөлтөй нэвтрүүлэг Багнуур дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр ирээд Эрдэнэ чимэгийн бэлэг сайхан гэж хүүгийн яг одоо яг байгаа бодит байдлыг сая харж танилцлаа. Та хүмүүс үзсэн баг. Эрдэнэ чимэг ихчийг л үнэхээр мундаг сэтгэлийн хатуужилтай мундаг эмэгтэй хүн гэдгээр би бол бахархаж байна. 13 жил үр хүүхдийнхээ төлөө тэр өдөр болгон яололт өдөр болгоны тэрх одоо хүүгээ амьдралын төлөө тэмцэж байгаа дүр зургийг хараад миний хүү босоод ирнэ, миний хүү идгэн гэсэн энэ их итгэл найдвараар өдий хүртэл 14 жил хүүгийнхээ төлөө өдөр хоногийг мартаж, өдөр хоногийг одоо хүүгийнхээ эмчилгээнд зарцуулах мөнгө олохын төлөө ингэж зүтгэсэн байна. Тэгээд үнэхээр бэлэг сайхан хүүг харахад бол нүд талтармаар, сэтгэл эмтэрмээр маш айхтар дүр зураг харагдаж байна. Гэхдээ ээжийнх нь яриагаар бол миний хүү идгээд байна. Одоо бол босоход ойрхон байна гэсэн их итгэлтэй тэр сайхан үгийг нь сонсоод би ч гэсэн хувьдаа баярлж байна. Тийм болохоор бэлэг сайхан хүүг Монголын ард түмэн бүгдээрээ нийлээд хамтдаа босгоод ирье. Биднэд чадах маш их хүч байгаа. Монголын ард түмэн бие биенээ гэсэн сэтгэл их байгаа. Нэгэн нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө гэсэн сайхан үг байдаг. Монголын нэгэн сайхан хүү бүгдээр хамтдаа босгоё гэж би уриалж байна. Тэгээд мэддэг, чаддаг, мундаг сайн эмчнэр нь ойл бас нэвтрүүлэгтэй холбоо яриад та бүхэн одоо чадах чинээгээрээ бэлэг сайхан хүү туслаарай. За бүр болохгүй дээрээ тулах юм бол бүгдээрээ нийлж хандив босгож байгаа бэлэг сайхан хүүг гадагшаа дотгошоо эмнэлэгт эмчилгээнд авчих талын юмыг бодцгоё. Тэгээ Монголын ард түмэн бас бие биенд аз жаргалыг түгээе. Хамтдаа бүгдээрээ туслая гэж хэлээ. Ингээд та бүхэндээ баярлалаа.